За 7 хоногийн сүүлчийн өдрийн улс төр өнөөдөр энх хоёрын мэдээлэлээр эхэллээ. Монгол хаан жүжиг төсвөөс санхүүжсан соёлын сайдын гарын үсэгтээ баримтыг харуулснаар эхэлсэн. За ингээд нүүрсний хулгайд оролцсон эг гэх сэтгүүлчдийг эрх даваа гарагт энэ Монгол хаан жүжиг төсвөөс санхүүжсэн зэргийн баримтуудыг эрх даваа гарагт хэвлэлийн урал хийж дэлгэнэ гэсэн энэ мэдээлэлээр эхэллээ. За ингээд 10 цагаас чуулга эхэлсэн. Өнөөдөр чуулганаараа төсвийн 3 дугаар хилцүүлгийг хилцүүлэх ёстой байсан. За мөн оюун эрдэнэ нарын 33 гишүүн санаачилсан ухаан удгийг хянан шалгах төр хорог байгуулах тогтоол дээр санал хураах байлаа. За ингээд санал хураалт явсан. Хянан шалгах төр хорооны байгуулахын тогтоол дээр санал хураалт явсан. Эхний хоёр санал хураалтан дээр энэ хянан шалгах төр хорог байгуулахыг дэмжээгүй гишүүд. Нийтдээ 92 гишүүн байсан. Тэгээ дэмжээгүй. Тэгээ эхний санал хураалт нь хүчингүүд тооцогдсон. Яагаад хүчингүүд тооцогдсон бэ гэхээр улсын хурлын дэд дарга пүрэвдэрж өөрөө саналын томьёоллоо уншаагүй. Шууд санал хураая гэж санал хураацсан. Тэгээ ингээд эхнийгийн за хүчингүү боллоо. Саналын томьёоллоо уншихаа мартчихжээ гэд арийнхыг нь явуулсан чинь дахиад хүчингүү болгоцсон. Тэгээд хоёр дахь унж байгаа. Энэ хэн шалгах төр ороо байгуулах санал. За тэгсэн 3 дахь санал хураалаа. Тэгээ 3 дахь санал хураасан чинь 92 гишүүнээс 46 болоо тэнцэц 50%. За тэгээ 50% нь дэмжээгүй гэдэг үндслэлээр энэ хэн шалгах төр орог байгуулах тогтоолыг дэмжсэнгүй. Ухаан удгийг хэн шалгах төр ороо. Гэтэл гишүүд чуулган дэмэх замааргүй байдал үүсгэж эхэлсэн. Тэндээс орилжийн миний санал хүчингүү болсон. Би уг нь дэмжсэн чинь дэмжээгүй талд нь байна гэдэг ч юм уу те ингээд янз янзын замраагүй байдал үүсэж эхэлсэн. Ингээ хуучин хууль зүйн сайд байсан арчилсан намын алтан гэрэл гишүүг хэлсэн. Миний дэмжээгүй 2 удаа дэмжсэн санал дэмжээгүйгээ орчлоо. Тэм учраас саналыг дахиад хураая гэдэг санал орж ирсэн. Тэгээд ингээ саналын томьёолд санал хураалтын юм дээрээс харсан чинь дэмжснээр орсон байсан. За ингээд 50 болоо тэнцчлээ. Тэгсэн нэг энэ унгаасан саналыг чинь гормын санал нэг хүн гаргаж ээж дэмжээгүй саналын санал өгсөн нэг хүн гормын санал гаргаж ээж дахиад санал хураах юм боломжтой. Гэтэл үндэсний эвслийн пүрэв даваа гишүүн хаанаас ч юм гараад ирсэн. Чуулган дугуйд байгаагүй. Тэгсэн байхгүй байгуур уг нь эрцээ бүртгүүлээд санал хураалтанд яг наашаа ирж явсан чинь санал хураачжээ. Тэгээ ингээд 50% болоо тэнцчихжээ. Би ингээд гормын санал гаргая гэд. Тэгээ санал хураалтыг дахиад явуулж өгөөч гэсэн юм гормын санал гаргаж байна гэд. Ингээ гормын санал гаргаад энэ санал нь ингээд цаашаа дэмжигдээд тэгээ дахиад санал хураахаар болсон. Тэгсэн Монгол Ардын намын бүлгийн дарга Батчаргал яг энэ санал хураалттай энэ асуудал дээр хэн шалгах төр ороо байгуулахын асуудал дээр 5 хоногийн завсралгаа авъя гэд улсын хурлын дэд даргад хандаад ингээ эх 7 хоногт санал хураахаар хойшлууллаа. За тэгээ нэг ордны санал хураах техник төхөөрөмж нь болохгүй байна. Гаднаас хакертулсан байж магадгүй гэх мэтчлэн зүйлүүдийг гишүүд ярьж эхэлсэн. Тэгээ өчигдөр мөн гацчихсэн гэж юм. Тэгээ өнөөдөр бас дахиад гацсан гэж юм. Тэгээ зарим нэг гишүүнүүд энэ ордны төхөөрөмж чинь хакертаад байгаа юм биш үү гэх мэтчлэн иймэрхүү зүйл ярьсан. За ингээ ямар ч энэ дээр пүрэв даваа гишүүн гарч ирээд маргааныг хаглаад эх 7 хоног дахиад санал хураахаар боллоо. Тэр болтол тэгээд хоорондоо дахиад ярилцах юм байлгүй манай бүлэг. За тэгсэн энэ саналыг хураагаад ингээд эх 7 хоног руу шилжүүлээд чуулган завсарлсан. Чуулганы завсарлагааны үеэр Баярмаа Ганбат арчилсан намын 2 гишүүн хэвлэлийн урал хийлээ. Юу ч хэрэгт хэвлэлийн урал хийж нэхвэр оюун эрдэнэ нарын 33 гишүүн бит хоёрын санаачилсан хэн шалгах төр ороог булаах гэж байна гэсэн ийм зүйл ярьсан. Яагаад булаах гэж байна гэхээр энэ хуулиндаа юм улсын хурлын тогтоолоор хэн шалгах төр ороо байгуулах эрхтэй. Гэхдээ нэг жилдээ 2 л хэн шалгах төр ороо байгуулах эрхтэй. Нэг нь болохоор нэг Бат найрамдал нарын гишүүд нь оюутлоготой холбоотой асуудлаар хэн шалгах төр ороо байгуулсан. Ерөөсөө нэг ковод үлдчихэд байгаа байхгүй юу? Тэгсэн чинь энэ дээр нь Баярмаа Ганбат нарын гишүүд 40 орчим гишүүн нэг харбины гэрээ гэж яриад байгаа. Энэ гэрээнд хэн шалгах төр ороо байгуулъя гэд
яваад ирсэн. Ерөнхийдөө баг сар гаруй өмнөөс явсан баха. Тэгээ нөө гişүүдийнх нь тоон хүрэхгүй 33 та хүрэхгүй байсараагаад жоох уулдсан. Тэгсэн чинь энэ хооронд нь оюун эрдэнэ гарч ирээд 33 гişүүний гар үсэг гяс цуглуулад нөгөө ухаан удгийг хэн шалах төрөөр байгуулъя гэж ороод ирсэн. Ингээ урдуур нь очор дайрсан гэх юм уу. Тэгсэн бидний одоо ингээ санаачилсан хэн шалах төрөөрөө хойшлуулж хагаад улс төр хийгээд урдуур квотон дээгүүр орох гээд байна гэдэг. Ингээ нөгөө хэн шалах төрөөрөө квотыг булаацалдаж эхэлсэн. Тэгээ ингээ энд хэн шалах төрөөрөө байгуулах нь уг нь бол улсын хурлын нөгөө бүрэн эрхийн чөлөөт байдлыг ингээ харуулсан юм юу байхад байгаа. Гэтэл нөгөө квот олгочхоор энэ дээр ингээ нөгөө зарим нэг нь улс төр хийгээд зарим нэг нь одоо үнэхээр чин сэтгэлээс хэн шалах гэдэг байгаа юм шиг иймэрхүү байдал үсээд ингээ нэг ойлгомжгүй байдал үсээд нөгөө квото булаацлаад хоорондоо ингээ нэг эсэргүүцээд эхэлсэн. За тэгсэн Монгол Ардын намын бүлэг өчигдрөөс хойш яваад байгаа. Одоо нөгөө багш эмчнэрийн цалин нэмэхийн тулд байнгын ороо ажлын хэсэг гаргаад, төсвийн байнгын ороо ажлын хэсэг гаргаад энэ дээр нөгөө төсвийн хөрөнгө оруулалтын зардал, урсгал зардлуудаа нөгөө наашин цааш нь болгож эхэлж байгаа. Болгоцсон. Тэгсэн нөгөө нэг гişүүд яриад байгаа шүү дээ. Одоо арчилсан намынхныг худалдаж авахын тулд төсвийг наашин цааш нь болгохдоо арчилсан намын гişүүд 170 гаруй тэрбум төгрөг тойрогт нь тавьж өгсөн байна. Миний тойрогт байсан зардлыг арчилсан намынх руу тавилаа гэх мэтчлэн ингээ Монгол Ардын намын зарим гişүүд уурлаад эхэлсэн. Тэгээ өчигдрөөс хойш хил ам хийгээд тэгсэн Монгол Ардын намын бүлгээс ийм одоо чиглэл авахар санал гаргасан. 6 одоо зүйл дээр чиглэл авахар санал гаргасан байна. Энэ нөгөө нэг хил ам хийгээд байгаа нэг юм 6 зүйл байгаа. Тэгээд улсын хурлын дарга тандаад улсын хурлын даргаас чиглэл аваад эргээд байнгын ороороо хилцүүлээд хянаж хилцээд тэгээ ингээд зохицуулт хийхээр ийм чиглэл авах юм санал гаргасан. Тэгээ үнийг нь дэмжиж 6 асуудлаар дахиад нөгөө төсвийнхээ ямиг наашин цааш нь болгоод тэгээ энэ 6-аас бусад асуудлыг өнөөдөр чуулганаар 3 дахь хилцүүлгээр авч хилцсэн байна. Гэтэл энэ нөгөө нэг чуулган хилцэж явах явцад дахиад 7 болж хувирсан. Яагаад 7 дахь нь юу гэхээр Баясгалан Эрдэнэт Эрдэнэт гишүүн хоёрын санаачилсан өвглийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны тэтгэмжийг 25% нэмье гэсэн ийм санал нь ороод ирсэн чинь уг нь нөгөө гишүүд дэмжсэн 25% нэмэхийг. Гэтэл учрал гишүүн нөгөө яг түрүүний бүрүүд авах гишүүн шиг гормын санал гаргаж ирээд энийг одоо эргээд дахиад санал хураая, авч хилцье. Ингээд төсөв ингээд бүх юм дээр ингээд зоолтоостой байж хаад хаанаас их усрын гарах нь мэддэхгүй ийм 25% нэмэгдлийг нэмчих юм бол эх оны төсөвчөө өөрөө ингээд алдагтаад ирнэ гэсэн зүйлийг яриад дахиад санал хураахаар болсон. Тэгсэн төсвийн байнгын орооны дарга гаавыг яг нөгөө нэг түрүүний 6 асуудал дээр чиглэл авдаг шүү. Улсын хурлын даргаад дахиад ингээд хянаж хилцэх юм чиглэл авъя гэд тэгээ ингээд 7 дахь нь болж орж ирсэн. Одоо ингээд ийм 7 асуудлаар манай бүлэг төсвийн байнгын ороо дахиад авч хилцсэн. Тэгээд наашны цааш нь болох юм ярих юм шиг байна. 25%-аар бол нэмэхгүй тодорхой харагдаж чинь эдгээр ярианаас. Тэгэхээр ямар ч тодорхой хэмжээнд бол нэмэх юм байна. Гэхдээ 25% биш юм байна. Мэдгүй нөгөө нэг төрийн албаа агчны 36 сарын тэтгэмжийг нэг удаа олох тэтгэмжийг 50%-аар нь 2 жилд ингээ хуваарлсан шиг магадгүй ингэж хуваарлж магадгүй. За ингээ нэг авч хилцээр болсон. За тэгээ өнөөдөр төсвийн 3 дахь хилцүүлэг явагдаж өндөрлөө. 160 орчим санал дээр санал хураалаа. Тэгээ ингээ дийлэнх нь яг нөгөө ажлын хэсгээс орж ирснээр батлагдаж гарч ах шиг байна. Эх 7 хоногт өнөөдрийн зарим нэг санал хураалтууд явагдах нь ямар тааш 3 дахь хилцүүлэг явуулаа. Өдөр 3 дахь хилцүүлэг явах үгүй нь баг мэддэхгүй байсан. Яагаад гэхээр ингээд Монгол Ардын намын дотор ингээд 2 хуваагдчихад төсвийн хилцүүлгээ хийх юм шиг хийхгүй юм шиг байдалд үүсчихээд тэгсэн дэ бүрөв төрж гişүү энэ дээрээс та нар хоорондоо уулзраа олохгүй ингээд тэр чигээрээ явуудах юм бол өнөөдөр 3 дахь хилцүүлгээ оруулахгүй бол эх 7 хоног төсвөө батлуулж амжихгүй тийм учраас 11 сарын 15-нд амжихгүй бол улсын хурал тарна. Тэгээ улсын хурал тараад оны дараа 1 сарын 20-нд үйл сонгуулаа хий шүү гэж энэ дээрээс сануулсны үндсэн дээр тэгээд өнөөдөр 3 дахь хилцүүлгээ ингээд явуулж явах шиг байна. За ямар ч байсан нөгөө нэг өчигдөр миний тойргийн мөнгийг аваад өөр намынханд өгчлөө энтергээ гомдлоод исэн зарим гишүүд өнөөдөр их баяр баясгалантай явж байна. Бид нэр хоорондоо тохиролцсон, бүлгээр хилцсэн байгаа. Ерөөдөө баг
болцоон гэсэн зүйлийг яриад явж илээ шүү. За ямар тач өнөөдрийн улс төр ингэж өрлөө. Эх 7 хоногт төсөв батлагдах чухал 7 хоног байх болно.